Эдмээрэн бэ нэвтрүүлгийн шинэ дугаар сонсогч үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаард хамтран хөтлөгчөөр Улаанбаатарын Эрдэм их сургуулийн хуулийн багш Алтан Гэрэл ах маань ирсэн байна. За энэ өдрийн мэндийг танд хүргье. За энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн та бүдний ярих сэдэв маань ямар хүрээнд суурь мэдлэг олгох сэдэв байгаа вэ гэж асууя. За миний өнөөдрийн сонгож авсан сэдэв маань бол энэ биднийг үзэж байгаа, сонсож байгаа үзэгчд сонсогч маань бол бүгдэнд нь ер нь нэлээд сонирхол татах ийм сэдэв гэж би харж байна. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдэв маань бол худал мэдээлэл тараах гэмт хэрэг гэсэн ийм сэдэв байна. Худал мэдээлэл тараах гэмт хэрэг. За юу бодогдож байна? За шууд л одоо яг хийж байгаа ажил маань бодогдож байна л да. Хэвлэн одоо хэвлэл мэдээллийн албаны бид чинь аливаа нэгэн одоо хүний үнэн худлыг нь мэдхгүй мөртлөө ч юм уу яг их сурвалж нь ямар хүн байгаа, хаанаас ирж байгаа. Тэр цаад нөгөө нэг яг бодит бус уу гэдгийг үнэн үү худлуу гэдгийг мэдгүйгээр шууд дамжуулах ийм тохиолдол одоо зөндөл гарч ийн л да. Одоо хэвлэл мэдээллийн байгууллагад. Тэгээд түүнээсээ болоод мэдээж одоо хуулийн хариуцлага хүлээдэг ч юм уу ийм зүйлүүд бас байна. Тэгээд мөн одоо бас нөгөө яг үнэн худлыг мэдхгүй мөртлөө тэгээд шеэрлэх гэж одоо бид нар ч яриад байгаа шүү дээ. Дахин дамжуулах энэ хүртэл өөрөө бас асуудалтай болцсон юм байл л дээ. Тэгэхээр яг тийм л зүйлийг саанд орж байна. Тэгээд дээрээс нь сонгуул бас шууд бас санаанд орж байна. Тэрний өмнө бол яг сонгуул болохын өмнө хэвлэл мэдээллийн одоо байгууллагын сэтгүүлч одоо албаны хүмүүстэй одоо сэтгүүлчдийн нэг цэвлэл ч юм уу тэгээ энэ газруудаас уулзаж нөгөө сургалт ордог. За ийм зүйл дээр анхаараарай. Яг их сурвалжийн сайн мэдээрээ бодит мэдээлэл үү гэдгийг сайн судлаарай. Тэгжээж дамжуулаарай ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бас ордог. Тэгээ яг шууд санаанд одоо ийм зүйл бууж байна. За шалгалт авч байгаа багш гэж үзэх юм бол за ер нь бараг л 90% ба. Бараг идүүн тавьчихаар юм байна тий. Тэгэхээр манай алтан хөл ямар ч байсан энэ сэдвээр бол харьцангуй бас тийм ээ өргөн ойлголттой байна. За тэгэхээр хоёулаа ерөнхийдөө саяны хөндсөн энэ сэдвүүдийг чинь хүрээнд ярих юм. За одоо тэгэхээр энэ чинь ингээд дотор нь задлаад үзэх юм бол олон нэг зохицуултууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйлийг хоёулаа мэдмээр юм байна. Нэвтрүүлгийнхаа хүрээнд ярив. За мэдээж яг энэ дээр бол нөгөө нийтэд мэдээлэл түгээж байдаг одоо субъект гэж ярина тийм ээ. Тэр субъект буюу тэр хүн болох энэ сэтгүүлч нар маань юунд дөрөөнд энд бол шууд хамаарлалтай. За энэ бол маргаангүй. Гэтэл одоо сүүлийн үед бол юу болчихлоо. Нөгөө нийгмийн сүлжээ гэх тийм ээ. Одоо нөгөө Facebook, Twitter гэдэг ингээд гараад ирсэн учраас заавал ч сэтгүүлч биш зүгээр хувь хүн өөрөө бас мэдээллийг ийм түгээх боломжтой болчихлоо. Тэгээ энэ утгаараа бол энэ худал мэдээлэл тарах гэмт хэрэг гэдэг дээр бол үндсэндээ ганцхан сэтгүүлчээр одоо бол хязгаарлагдахгүй болцсон. Тийм. Нийгмийн сүлжээ хөгжихөөс өмнө бол үндсэндээ бол бараг ганц субъект нь бол сэтгүүлч нар маань байлаа. За энэ утгаараа би нөгөө энэ аюу олон хүний анхаарлыг татна хамааралтай гэдэг энэ одоо өнөөдөр ер нь юугүй Facebook-ийн аккаунтгүй хувь гэж бараг байхгүй шиг болсон байхгүй тий. Ер нь бол тий. Энэ утгаараа бол хүн болгон үндсэндээ бол мэдээлэл түгээгч болчиход байна л да. Тий. Тэр утгаараа бол хамааралтай. За тэгэхээр ямар нөхцөлд энийг яг нэг гэмт хэрэг гэж яг авч үзэх вэ гэдэг асуудал гол шалгуур асуудал яригдж байна л да. Тэгэхээр бол хууль тогтоогч энэ дээр нэг зүйлийг онцгой анхаарсан байна. Тэр нь бол илт худал мэдээлэл гэсэн ийм нэр томьёо хэрэгжилж байгаа байхгүй юу? Илт тийм. Илт худал мэдээлэл гэдэг тийм. Ер нь бол яг зүгээр ингээд энэ худал мэдээлэл гэдэг энэ агуулганд ямар ер нь мэдээллүүд хамаарч болох вэ гэдгийг одоо энэ төрлийн судалгаа хийдэг манай эрдэмтэд мэргэд ингээд судалж яагаад нэг юм 3 төрлийн мэдээлэл оруулж ирсэн байна. Мэдээллийн төрлийг. Нэгдүгээр саяны дурддаг нөгөө илт худал мэдээлэл чинь. За энэ бол худал мэдээлэл гэдэг дотроо орох нэ. Нөгөөх нь бол алдаатай мэдээлэл гэсэн ийм мэдээлэл байна гэж байна. Алдаатай мэдээлэл. Гурав дахь нь бол сөрөг хандлагатай мэдээлэл гэсэн. За энэ гурвыг нийлүүлээд ерөнхий нэр томьёогоор нь бол худал мэдээлэл гэж ингэж үзээд байна л да. Худал мэдээлэл. Гэтэл бидний нөгөө өнөөдрийн ярих гэж байгаа сэдэв маань худал мэдээлэл тараах гэмт хэрэг гэж байгаа шүү дээ. Тэгвэл саяны энэ гурвуулаа гэмт хэрэг болох юм уу? Эсвэл нэг нь хоёр нь гэмт хэрэг болох юм уу гэдэг асуудал яригдах гэж байгаа байхгүй. Тэгвэл би хамгийн түрүүнд дурдсанаар нь тэр илт худал мэдээлэл гэдэг энэ
мэдээллийн төрөл маань өөрөө энэ саяны дурддаг гинт хэрэгрээ шууд хамаараад яваад орчиж байгаа. Тэгэхээр одоо зүгээр үгийнх нь хоёлаа юуг нь харъя л да тийм ээ. Үгийнх нь одоо бүтэц язгуурыг харах дээр илт худал гэж байгаа байхгүй. Нэг нь бол зүгээр худал мэдээлэл байж болно. Нөгөөх нь илт худал. Илт худал гэдэг чинь ерөөсөө тэр юм тийм байгаагүй л гэсэн үг шүү дээ. Нэг үйл явдлын тухай одоо илт худал мэдээлэл явсангүй л угаасаа тийм үйл явдал болоогүй л гэсэн үг. Тэгэхээр энэний чинь нөгөө цаана нөгөө санаа зорилгын асуудал биш сэтэл. Яах гэж. За яг хүүхэд бол одоо юу гэдгийг нэг 4-5 насны үед бол ингээл худлаа юм зохиогоол одоо юм ярьдаг. Энийг бол одоо бид нар бол тэр хүүхдийн чинь чи өстө илт худал мэдээлэл тарааж байна. Энэ өстө нэ тэрэ гэж болохгүй ш. Яагаад гэхээр тэр мө 4-5 та хүүхдийн ярьдаг юм чи юу л сүртэй юм ярьдаг юм. Тэр чи санаанаас зохиогоод байхгүй юм ингээ ярьдаг. Чи хүүхдүүд ч угаасаа нэг тийм тодорхой наснд худлаа ярьдаг гэдэг шүү дээ. Гэтэл тэрний хор уршиг нь юу юм? Чи ямар ч үндсэндээ хор уршиг байхгүй байхгүй тийм. Нэрээ ярих юм бол харин худлаа ярьж байгааг нь сонсож эргэн тойрных нь хүмүүс барыг инээж юу хор уршиг үтгэл бөөн кайф авна үстэй тийм. Нөгөөдгий чи одоо өшөө юу гэж худлаа ярих нь гэдгийг сонс. Гэтэл энэ маань бол өөрөө тодорхой зорилго чиглэлтэй тодорхой сэдэлтэй гаргаж ирж байна. Өөрөөр хэлбэл хин нэгэн хүний нэр төр алдар хүнд эсвэл тэр хуулийн этгээдийн бизнесийн нэр хүндийг одоо зориудаар унгаах, гутаах тийм ээ оромжлох нэг ийм атгаг муу санааны үнднээс гаргаж ирэх гэдэг нь шүү дээ. Огт байхгүй юм гаргаж ирнэ гэж. Тэгээ энэ бол өөрөө гэмт хэрэг байхгүй. Яг зүгээр сая 2000 онд энэ манай эрүүгийн хуулийн төр чинь ингээл байсагаал өөрчлөгдөөл зарим зүйл ангин нэмэгдээл хасагдаал ингээл яваад байгааг та бүхэн бас анзаарж байгаа байх тийм ээ. Тэгэхээр эн чинь урд нь бол худал мэдээлэл тарах гэдэг чинь зөрчлийн хуулиар шийдэгдэжсэн асуудал байхгүй. Гэтэл одоо 20 оны гэдэг чинь одоо саяхан энийг гэмт хэрэг болгоод буцаагаар оруулаад ирж байгаа. Тэгэхээр яагаад гэмт хэрэг болгож энэ илт худал мэдээлэл гэдгийг гэмт хэрэг болгож ийн гэхээр энэний цаана одоо хохирч байгаа хүний нөгөө нэг асуудал. Тэр хүн юугаар хохирч ийн гэхээр бол эд хөрөнгөөрөө ч юм уу бие махбодороо бол хохирохгүй. Нин тэр хүн сэтгэл санааны хохирол амсаж байна. За магадгүй энээсээ залгаад одоо юуны асуудал аюул мэндийн асуудал тэр санаа сэтгэлээр унаад өвчин тусдаг юм уу? Эсвэл тэрнээсээ болоод орлого ашиг алдах юм бол эдийн засгийн хохирлж үйдэг юм те. Тэгэхээр нин тэргүнд учирч байгаа гэм хорн бол тэр сэтгэл санааны асуудал яригдчих. Тэгээ ингээд залгаад ингээд дамжираад олон хор уршиг учирч болох учраас энийг бол хууль тогтоогч нар бол ерөнхийдөө юу яая гэмт хэрэг гэж авч үзье гэж. Тэгэхээр ер нь зүгээр одоо түрүүн манай алтан хүү ярьлаа шүү дээ. Ингээд нэг юм ингээд шеэрлчгээр явж чинь нөгөө илт худал мэдээлэл тарах гэдэгтээ орчихгүй юу гэж. Тэгэхээр нөгөө мэдээллийг их сурвалж гэдэг юм чинь шалгах шаардлагатай болоод ороод байна. Тийм. Шеэрлж ийн гэдэг чинь бол та ямар ч байсан тэр мэдээллийг гаргаагүй юм байна гэсэн үг. Өөр нэг хүн их усрээс авсан гэсэн үг тийм. Гэтэл энэ илт худал мэдээлэл тараах гэдгийн хувьд бол ерөөсөө анхны одоо тэр мэдээллийн их сурвалж чинь өөрөө байх гэж байна. Тэр мэдээллийг түгээж байгаа хүний асуудал яригдчих. За тэгэхээр бол тэр илт худал мэдээлэл худал одоо нөгөө сөрөг хандлагатай мэдээлэл алдаатай мэдээллүүдийн хооронд нь яаж ялгах юм бэ гэдэг асуудал гараад ирж байна шүү дээ. Тэгэхээр бол тэр алдаатай мэдээлэл гэдэг нь бол тодорхой хэмжээнд юу болсон байна. Нэг тийм нэг сэжвэр байна. Одоо тэр хүн бол 100% цэвэр биш байх гэдэг юм. Тэр хүн тодорхой хэмжээний нэг тийм сэтэл өгцөн байна хүмүүст. За энэ ингэсэн байж болох юм. Гэтэл түүнийг нэг нөхөр амар уран сайхан жуулаад ингээд бүр яг болцсон юм шигээр ингээд төсөөлөөд нэмээд хачирлаад нөгөө давслаад гэдэг чинь тий. За ингээ явуулчихын алдад энэ маань өөрөө цаад хүн дээр бол мэдээж сөрөг болж иж шүү дээ. Тэр хүн бол яг тэр асуудалд холбогдоогүй боловч холбогдсон мэтэр яриад. Одоо өнөөдөр жишээлбэл хүн ажлын шаардлагаар одоо нэг цагдаагийн газар очиод нэг уулзах хүн байхгүй болохоор ингээд нэг 5-10 минут жижигхэн хажууд жишээлбэл зогсож исэн байж болно шүү дээ. Тэрүүл зүгээр л нэг ажиллаар те ингээд уулзах гавьжсэн байна. Тэгсэн чинь нэг олонний танил хүн байгуу тажиугаар нь гарч явсан нэг нөхөр сэтгүүлчж байдаг юм уу те. Нэг бичих сэдв хайгаа явж исэн чинь нэг олонний танил нөхөр зогсож явах нөө ячиж. Энэ нөхөр энд ер нь юу хийж явдаг юм. Тодорхой энэ цагдаагаар шалгаж байгаа юм байна. Шууд өөрөө л хийс үр дүнээс гаргаж авчиж. Гэт
бичиж айчих юм бол за одоо асуудлыг нөгөө цаад олонний танил хүн дээр цагдаа дээр зогсож исэн одоо цагдаад гомдол гаргаад ингээ мөрдөн байцаалтын явцад ингээ тогтооход тэр хүн үнэхээр тэнд одоо гэрчийн мэдүүлэг өгөхгүй тийм үү эсвэл сэжигтнэр эсвэл одоо яллагдагчаар ч юм уу ингээд байцаалт өгж исэн бол бас худлаа их арга алга шүү дээ. Тэр чинь яг тухайн моментод бол яалтчгүй тэр очиол тэр нэг цагдаа тэр үнийг дуудаж ийн гэдэг чинь тодорхой хэмжээнд тэр нэг асуудалт тэр үнийг холбоотой эсхийг ингээд тодруулах процесс явагдаад байна. Энэ утгаараа бол огт тийм юм байгаагүй гэж үзэж бас болохгүй байгаа дээ шүү дээ. А зүгээр яг гэмт хэрэг хийсэн эсхийг чинь нөгөө нэг шүүхээр эцэлж шийдвэрлэдэг. Гэтэл нөгөө сэтгүүлч маань бол зүгээр тэр цагдаа дээр нэг хүн хүлээсэн байдалтай зогсож байгааг харангуйтаа юу ягаар цагдаад ингээ ячиж нөхөр төр хийжсэн албан тушаалтай холбогдуулаад ингээд биччихлээрээ одоо бол илт худал мэдээл болоо явчих магадaltaй болчихж байгаа. За тэгээд тэр хүн зүгээр л тэнд нэг хүнтэй уулзах гайд зүгээр хувийн хэрэгээр очиж зогсож исэн ч байж болно шүү дээ. Энэ бол бүр баталгаатай илт худал мэдээл болоо явчихна тий. Харин зүгээр гэрчээр мэдүүлэг өгсөн тодорхой хэмжээнд бас нэг яллагдагчаар ч юм уу сэжигтнэр мэдүүлэг өгч ийсэн энтергээд ингээд нэг яалтчгүй тэр нэг мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд оролцоод ирхийн алдад бол тэр бичсэн сэтгүүлчийг бол илт худал мэдээлэл гэж хэлж болохгүй болчих. Энэ нөхцөлд бол нөгөө алдаатай мэдээлэл гэдэг рүү орчиж штэ. Жаахан тийм ялгаанууд гарч ирж байгаа. Тий. Одоо тохиолбол зарим улсуудад бол гадагшаа энэ төр явхад бол жишээл дохын шинжилгээ ингээд аавна гэж ингэдэг. Гэтэл дохын шинжилгээ өгөх гээд бас нэг олонний танил очие л доо. Гэтэл тэр зорилго нь бол угаасаа нөгөө дохын шинжилгээ өгч тэмдэглэлд харуулахгүй бол тэр тухайн улс нь хүлээж авахгүй. Тэгэхээр тэр хүн зүгээр би шинжилгээ өгөх гэж очиж тий. Тэгэхэд бас нөгөө сэтгүүлч нөхөр харангуутаа нөгөө олонний танилыг танингуутаа хашир юу ячиж дох тусчиж. Гээл хусахад бол ерөнхийдөө бол энэ маань бол ерөнхийдөө илт худал мэдээлэлдээ орох уу эсвэл тэр нэг алдаатай мэдээлэл орох уу. За одоо ингээд л гараад байна. Гэтэл нөгөө сэтэл гарч ирнэ. Тэгэнгүүт тэр хүн үгүй би энийг яалтчгүй зүгээр тэгж бодоод те. Яалтчгүй одоо ингээд дохтой болчихжээ гэд бодоод ингэсэн би үнэхээр жахан ихтлэлгүй алдаа хийчихлээ. Тэр өөрийнхөө бодлыг л бичсэн байна. Тэгвэл магадгүй тэр нөгөө алдаатай мэдээлэл тал руугаа явчих магадaltaй. Гэтэл тэр нөхөр дансын шалгаад үтсэн чинь өөр нэг нөхрөөс нэг 5 цаас аваад те тэр мөнгөнийхөө юун дээр зориу тэр нөхрийг дагаж явж байгаад яг тэнд очихыг мэдж байгаад тэгээд зурагтай нөрхтэй гаргаад энэ ерөөсөө ингэ дох тусчлаа гэж нэр үндэнд нь халдах зорилгыг агуулж исэн гэдэг нь тэр нь нөгөө мөрдөн байцаалтын явц тогтоох дотор одоо бол бааргүй нөгөө илт худал мэдээллийг түгээх гэдэг энэ рүү санаатаагаар тэр чинь бол эндээс бүр ажлын хөлсмөс авсан ч байдаг юм уу те эсвэл өөрийнх нь бүр дургуун хүн тэр хүнийг бүр нэг хувь хүнийхээ хувьд бүр нэг чадъя гэсэн зорилгоор яах. Гэтэл нэг нөхөр бол зүгээр өнөөдөр заавалч нэг мэдээ өггээд редактор нь шахаад идэг. Гэсэн чинь нэг олигтой сенсацтай мэдээ олддоггүй. Одоо нэг өнөр үл шиг байхгүй юу те. Нөгөө зураг дараа ичдэг шиг те. Тэрэн шиг нөхрийг бичиж айдсан. Тэгсэн чинь тэр бол одоо үндсэндээ бол санаа зорилго нь бол тэр хүнийг ерөөсөө гутаая гэдэг зорилгоор биш. Нөгөө өөрийнхөө нэг сенсацтай мэдээ олж ирэх үүргээ биелүүлж байгаа царай. Нятлалгүйгээр хийцэн. Энэ утгаараа бол энэ бол нөгөө алдаатай мэдээлэл гэдэг ордог. За тэгээд мэдээж бит хоёр бол ерөнхийдөө нэг үндсэн ойлголт өгж юм. За тэгээд одоо нэр төрн гутаагцсан ч байдаг юм уу? Ийм хүмүүс байвал ойлч нар дээр өмгөөлөгч нар дээр очиод одоо яг жинхэнэ нарийн зөвлөгөөгөө аваад ингэж яв. Яг зүгээр сөрөг хандлагатай мэдээлэл гэдэг нь бол ер нь бол зүгээр нэг тэр ингээд үйл явдал боллоо. Одоо энэ ингээд цагдаагаар шалгагдаж байна энэ тэр гихтэн доор нь манайхан жирнэ. Заримыг бол уншихад хэцүү комент энэ бичдэг шүү дээ. Тэр чинь үндсэндээ бас мэдээлэл түгэж байгаа хэлбэр шүү дээ. Миний тэрийг уншин шүү дээ. Миний нөгөө бичсэн тэр комментиг чинь. Тэр чинь бол мэдээлэл түгэж байгаа нэг хэлбэр байхгүй. Заавалч өдөр пост тавьсан эзэн чинь мэдээлэл түгээгээд доор коммент бичиж байгаанууд нь мэдээлэл түгээгээгүй гэж үзэж болохгүй байхгүй. Оролцож байна тийм. Гэхдээ тэр чинь өөрийнхөө саналуудыг хэлж ийн гэдэг чинь хүмүүст өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд шүү дээ. Тийм.
Өө наад чи энэс илүү юусан одоо юм наад чи зүгээр мөсөн уулын орой морой ч гэдэг юм уу. Ингээд яг нэг жижигхэн одоо асуудал талбагдсан дээр нь тогтогдсон байхад энэ бол юу ч биш юм аа те. Энэ бол мөсөн уулын орой энэний чинь цаана зөндөө том юм байгаа гэдэг ингээд бичглээрээ тэрийг тэгээ нотолж чадахгүй. Гэхдээ цаад нөгөө яриулаад байгаа бичүүлээд байгаа нөхөр маань өөрөө бас тодорхой хэмжээнд гин буруутай байгаа гэдэг. Тэгэхээр үүнийг бол үндсэндээ сөрөг хандлагатай мэдээлэл гэдэг байгаа байхгүй юу? Үүнийх нь төлөө бол зүгээр ямар ч байсан гэмт хэрэг болгож болохгүй болчихдог. Гурван юм ярьсны тэр илт худал мэдээлэл тараах гэдэг дээр нь л гэмт хэрэг болгоно. Нөгөө хоёр дээр нь мэдээж бас зүгээр өнгөрөх үгээр бас хэрв тэр нөгөө мэдээлэл дурддагдсан этгээд гомдол гаргаа явах юм бол бас тэр мэдээллийг тараасан хүнд хариуцлага хүлээлгэх нь гэхдээ эрүүгийн хариуцлага биш. Зөрчлөөр байж болно, зөрчлөө хуулиар. Эсвэл иргэний хуулиар нөгөө гим хорийн хохирол гэж нэхэж болдог. Энээс болоод би ингэж хохирлоо. Тэгэхээр одоо сэтгэл санааны нэр хүнд одоо алдар хүндтэй гутаалгасны төлөө би одоо мөнгөөр юугээ одоо хохирлоо барагдуулъя. Эсвэл одоо ямар хэлбэрээр ийм мэдээлэл түгээсэн тэр хэлбэрээр нь одоо мэдээллийг залруулах хийлгье. Уучлах уйлгая гэдэг юм уу. Нэг ийм хэлбэрийн явчихж байна л да энэ дээр бол. Тэгэхээр энэ бол цэвэр нэг талаасаа бол одоо манай хэвлэл мэдээллийнхний одоо яг нэг талдаа хариуцлагын асуудал яригдаад байгаа. Гэтэл яагаад үүнийг заавалчгүй зөрчлөөр биш эрүүгийн одоо хэрэг болгож оруулж ирж байна гэхээр цаана нь байгаа тэр хөндөгдөд байгаа тэр нэр хүнд гэдгийг чинь өнөөдөр одоо асар өндөр түвшинд тавьж штэ. Хүний тэр нэр төр алдар хүнд бизнесийн байгууллагын нэр хүндийг гутаах гэдэг нь өөрөө хор уршийн хувьд л хүнд байгаа учраас зөрчилөхдөө арай зөөлдөд юм. Гэхдээ эрүүгийн хэрэг болгож оруулж ирсэн хэрнээ түүнд оногдуулж байгаа ялын хувьд бол хорих ял бол байхгүй болчихж байгаа. Тийм ээ. Тэгэхээр бас энэ чинь сонирн байгаа байхгүй. Тэгвэл яагаад хорихгүй байгаа юм? Эрүүгийн хэрэг болгоцсон. Харин тэгтээ хорих ял байгаа байхгүй. Нөгөө торгох ял, нийгэм тусдаа хөдөлмөр эрхлүүлэх, нөгөө эрх хязгаарлах, зорчих эрх хязгаарлах энэ гурван ял нь бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь заавалчгүй тэр зөрчлийн хэрэгээс л одоо хор холбогдлын юмд их байгаа учраас үнийг гэмт хэрэг гэж үзэж байна. Гэхдээ гэмт хэргийн хувьд бол эн чинь цаана нөгөө суурь нь хүний үзэл бодлоо илэрхийлэх энэ эрх чөлөөтэй бас холбоотой асуудал байгаа шүү дээ. Тэр чинь бас хэмжээтэй байна. Аливаа нэг юм чинь. Хүн үзэл бодлоо илэрхийлж боловч хэмжээ хязгаартай үндсэлтэй байхгүй бол жаахан хаялах юм бол тэр чинь эрүүгийн хэрэг болох юм гэсэн нэг. Тэгэхээр энийг яг ингэж нарийн ялгаж энэ яг зөрчлийн хэрэг юм уу, эрүүгийн хэрэг юм уу, ямар санаа сэдэлтэй гэдгийг тогтоож байгаа одоо тэр тогтоох нь айгүй чухал байгаад байна л да. Тэгээд тэр тогтоосны үндсэн дээр эрүүгийн одоо ял өгөх юм уу, зөрчлөөр шийдэх юм уу, эсвэл иргэний журмаар одоо тэр нөгөө уучлал хөсөөлөх тиймэрхүү шийтгэл одоо тиймэрхүү арга хэмжээ авах юм уу? Энэ бүхэн чинь ингээд хамаарат байна. За тэгээд нэгэнд ингээ хэлснийх одоо тухайлбал жишээлбэл торгохын хувьд бол 450 мянгаас сая 300 мянган хооронд жишээлбэл торгож байгаа юм. Тэгээ эн чинь ингээд зүгээр аваад үзэх юм бол цаана нь ингээд хүний нэр төрөг гутагдсан, түлхсэн байгаад идэг. Гэтэл нэг сая 300 мянгаар тэр илт хот мэдээллийг тараасан хүнийг торгосон байлаа гэхэд эргээд бас гомдолтой л байгаа хгүй цаад хүний хувьд бол. Энэ утгаар нь аваад үзэх юм бол яалтчгүй одоо энэ ял шийтгэл бол үнэхээр энд нийцэж гин үгүй юу гэдэг энэ асуудал бол өөрөө бас тэгээд энэ хууль тогтоогчдын харж үзэх ёстой асуудал байх. Өнөөдөр хүн өөрийгөө л тэр нөхцөлд оруулж үзчихийж ойлгохоос биш. Өнөөдөр заахан хүмүүс ингээл нэр төрөө сэргийлэх ингээл явахт л сүртэй юм зарах чинь баг л хүн бодоод байгаа шүү дээ. Гэтэл та өөрөө гутаагдаг учраас магадгүй тэрийг мэдэхгүй байна. Тэгээд тэр хүн тэрийг унших тусам нь гомдоол, тэгэл нойргүй болоод хоол унднаас гараал тийм ээ, ажлын ирчүүч алдаал, тэр хүнийг дагаал тэр гэр орноороо хямраал тэ ах トゥ хамаатан саднараа хямраал энэ ингээд хор уршиг их байгаад нь шүү дээ. Тий. За нөгөө талдаа тэр нөгөө алдаатай мэдээлэл дээр бас юу яах магадлалтай. Одоо ингээд хүмүүст алдаатай мэдээлэл бол гэмт хэрэг биш юм а гэд хэлчих юм бол тэгвэл энийгээ би алдаатай мэдээлэл болгоод хүнийг гутаагаад ий гэж бас магадгүй байхгүй. Тэгэхээр одоо ингэж байгаа. Чи жишээлбэл нэг 30000 найзтай. Гэтэл чи тэрийг юу яатсан байхгүй. Анх тэр мэдээллийг оруулсан.
Тэгэнгүүт би 100,000 дагагчтай багийг наадах чинь би өөр шеэрлээ тараачиж байгаа байхгүй. Тэгэхээр чи 3,000 найзтай хүний одоо тэр мэдээлэлд харж байгаа цар хүрээ ямар байх юм? Би 100,000 дагагчтай пэйж эрхэлдэг хүний хувьд тэр мэдээлэлд харж байгаа цар хүрээ хэрэг. Энийг аваад үзэх юм бол цаана учирж байгаа хор уршийн асуудал яригдах гэдэг шүү дээ. Ингээд аваад үзэх юм бол хэдийгээр алдаатай мэдээлэл байсан боловч түүнийг нь би ингэж их олон хүнд тарааснараа эргээд би тэр цаад хүнд гутагдж байгаа хүнд би илүү хор уршиг учруулж байгаа байхгүй. Мэдээллийг анх тэр алдаатай мэдээлэл гаргасан та биш би илүү хор уршиг учруулж байгаа байхгүй. Тэгвэл энэ нөхцөлд бол одоо тэр гутагдсан хүн жишээлбэл надаас одоо эд материалын тийм ээ хохирол нэхэмжлэх, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх одоо ийм асуудал үүсээ явчих болох байхгүй. Тэгэхээр чин заавалчгүй тэр ингээл алдаатай мэдээлэл нийтэлчих юм бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй чи ямар хамаатай байдгийг гэж ерөөсө үл хашиж болохгүй сэдв болчиход байгаа юм чинь. Цаад хүн гомдол гаргаа явах юм бол чи ингээд ийм хор уршиг нь их байх ийм асуудал байна л та. Тий. За тэгээд нэг энэний гол одоо манай хоёулын бит хоёрын нэвтрүүлгийн чинь гол агуулга нөгөө мэдмээр юм байна гэдэг цаад гол юм нь юу вэ гэхээр бол хүмүүс өнөөдөр шеэрлж байна гэдэг чинь надад ямар ч хамаагүй гэсэн үг биш байхгүй. Тэр шеэрлэх үйлдэл чинь өөрөө таныг тодорхой хэмжээний юмд авчиад хотгочих магадaltaй байгаад нь шүү дээ. Тийм учраас өнөөдөр зүгээр ингээл хүн өөртөө таалагдсан болгоныг л зүгээр ингээл нэг шеэр гээл ингээл нийтэд паблик тохиргоотой ингээл цацаад идэг. Тэгэхээр энэ дээрээс бол зүгээр хувь хүний хариуцлага руу бууж ирж байгаа асуудал бол та энийг юу яагаад чи? Ер нь бас нэгтлаач. Ийм байх юм уу? Ингэж энэ мэдээллийг чинь нэг талаас нь ингэж жаахан бас хариуцлага жуулж өгөхгүй бол зүгээр л би мэдээлэл хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй энэ би эрхээ эдэлж гин гэдэг чинь нэг тал асуудал واخгүй зөвхөн л нэг л асуудал. Гэтэл цаад хүн бол нэр төрөө хамгаалуулах эрхтэй байгаад байна шүү дээ. Тэгвэл миний энэ шеэрлж байгаа юм чинь би ямар нохооны тухай юм нэг уул хадны тухай юм биш тий. Бүхэл бүтэн хувь хүний тухай мэдээллийг би цааш нь дамжуулах гэдэг. Тэгвэл бодох хэрэгтэй байгаад байна шүү дээ. Тийм шүү. Маш их бодгол хэрэгтэй. Нэг өдөр өөр дөр чинь ч юм уу, өөрийн чинь хамаарал бүхий дотны хин нэгэн дээр ирж болох, учирч болох зүйл байгаа байхгүй. Тэгээд зөвхөн тэр хүний биш, тэр хүний цаана гэр бүл, үр хүүхэд, аав ээж маш олон хамаарал бүхий хүн байгаа шүү гэдгийг л манайх ер нь их ойлгох хэрэгтэй юм шүү. Тий, одоо бол яг зүгээр агаал шуурчих юм тийм ээ. Тий, ерөөсөө өнөөдрийн манай энэ нийтийн сүлжээний нэг алдаа бол яг энэ дээр байгаад байна л да. Яг хөө зүгээр манайхан бол юу гэдгийг тэр гутагдж байгаа нөхөр бол магадгүй юу яадаг бах. Төв гэдэг бах. Төв гэл хайдагдаал байгаа болохоос биш их зарагч нөхөр бол тэр чинь барай явахад бол ямар ч байсан нэр төрөө нэгдүгээр сэргээлгүүлээд тэгээ дээр нь одоо тэр сэтгэл санааны хохирол гээд нэг хэдэн төгрөг нэхэмжлэх боломж авах магадгүй ийм боломж байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө ингэж явдаг нь цөөн учраас хүмүүс эцсийн дүндээ яадаг юм те. Энэ бол ингээд та яагаад явдг юм бол гэж бодож үзсэн юм. Нэг бол явхаар ингээл юу гэх амар их ажил болдго юм бол одоо тийшээ очиж гэд явд асуудал их байдаг учраас болохоор хүмүүс тэгж хөөцөлддөг юм болов. Яг би зүгээр яг зүгээр яг нэг Монгол хүнийхээ юугаар төвшөөчдөг юм болов. За ярьж л. За би нэг 3 юу ярих гэж байна те. Үндслэл. Нэгдүгээрт бол өөрөлдвөл ингээд нэр төр гутагдсныхаа араас ингээд яваад гомдол гаргаа явах тэр би нэр төрөө сэргийлгэж болдгийм байх. Магадгүй сэтгэл санааныхаа хөрөлийг мөнгөөр авч болдгийм байх гэдгийг мэдгүй нэг хэсэг байгаа. Хийл тэрүүхэндээ гомдоол гутраал сэтгэлээр унаал суугаад хаас биш ингээд би өөрийнхөө нэр төрийн сэргийлэхийн төлөө ингээд идэвхтэй үйлдэлийгээ явуулдаг энийг миний энийг цагдаа шүү хуулийн байгууллага хамгаалж өгдөг гэдгээ мэддэггүй нэг хэсэг. Хуулийн мэдлэг баг тий мэдлэггүй нэг хэсэг хүн байгаа. Нөгөө нэг хэсэг нь бол угаасаа тэр нөгөө ажиллагаанаас нь төгшөөж байгаа. Тийм л баг. За энэ бол одоо нэг адгийн зарга 10 хоног гэж ярьдаг шүү дээ. За тагаа явна тэгэл нөгөө хүн яг энэ мэдээллийг нь тогтоогооч юу гүүч юу. За тогтоолоо гэхэд цаад хүн надад тэр мөнгөний нөгөөч юу гүүч юу дээ. Цааш төв гэдэг нэг хэсэг байна.
За яг хөө зүгээр нэг хэсэг нь одоо манай нөгөө улс төрчид хоёлаа түрүү нэг сонгуул Монгол ярьсан шүү дээ. Тэгэхээр бол энийг бол би одоо сонгуулийн өмнө бол энэ нэр дэвших гэж байгаа нөхдүүдэд бол бас зориуд бас хэлэх гээд байгаа. Юу гэхээр бол нэр төр гутагдсан гэдгийг яг ямар хүн ярих юм бэ гэдэг асуудал. Тухайлбал одоо улс төрчийн хувьд бол төрийн байгууллагын хувьд бол энэ асуудал бас арай өөр болоо явчихж байгаа байхгүй. Хуулийн этгээдийн хувьд гэсэн үг үү? Хуулийн этгээд биш. Хуулийн этгээд гэдэг чинь бол яг нөгөө бизнес хийх гэж явж байгаа учраас тэдний хувьд бол тэр бизнесийн нэр хүндийн асуудал бол байгаа байхгүй. Жишээлбэл төрийн байгууллага. Улс төрийн зүтгэлтэн. Тийм ээ одоо ингээд нэг их хурлын гишүүнийг за ёстой бүр илт худал мэдээлэл тараадгүй юм бол тэр алдаатай мэдээлэл, сөрөг хандлагатай мэдээлэл хоёр дээр бол тэр улс төрчил олон юм яриад байх шаардлагагүй байхгүй. Яагаад гэхээр бол тэр хүн чинь тэрийг нарийн ярих юм бол хүлээн зөвшөөрч гарч ирж байгаа юм. Улс төрчийн хувьд өнөөдөр чивтгэ тэр хүнийг одоо тодорхой хэмжээнд бол шүүмжлэх, хардах одоо ийм үндэс нь байна шүү дээ. Тэгвэл тэр хүн бид хоёрын хажууд ингээд мөр зэрэгцээ явжсэн жирийн нэгэн иргэн байсан бол бид хоёр тэр хүнийг бол тоож харьцахгүй шүү дээ. Хардах хэрэг бол мэдээж байна. Хардах хэрэг байна. Хардсныхаа дагуу тэр хүний төлөө яан тэр хүнд гомдсон уралсандаа тэр хүнийг бас нэг жаахан хараах өрөөх янз янзын юм байна. Тэр болгон тэр хүмүүс бол ингээд нөгөө жирийн иргэн шигтэй ингээд миний нэр төр гутагдчихлаа гээл ингээд бол гүүгээд ийж би болохгүй гэж хэлэх гээд байхгүй. Яагаад гэхээр угаасаа та ийм юм руу орж байгаа тэр улс төрийн одоо зүтгэлтэн болоод олонний танил болоо явж гин гэдэг чинь бол гэхдээ тэр хүн хувь хүнийхээ хувьд бол илт худал мэдээллээр бол харин гүтгэгдэж болохгүй. Илт худал мэдээллээр бол зүгээр тодорхой хэмжээний тэр алдаатай мэдээлэл юм уу тэр сөрөг хандлагатай мэдээллээр бол балбуулж явах хэрэгтэй. Балбж явах хэрэгтэй нөгөө талаар өөрөөсөө бэлэн байх. Сэтгэл зүйн хувьд бол бэлтгэгдсэн тэр болгоны араас ингээд гүгээд идэг. Одоо сөрхөө одоо юунууд байдаг штэ улс төрчид те одоо хоёул нэр хэлээд яг ямар ч ингээд сонноор балбуулж исэн тэгж нэг нэр төрөө сэргээлэх нь энэ гэж гүйдгүү нэг хэсэг бүлэг тийм улс төрчид биш штэ. Гэтэл юу яана нэр төрөө сэргээлгэнэ гэд гүйдэг нэг хэсэг байна. Зарим нэг нь бол бүр албаарч балбуулт юм шүү. За тий ер нь бол тэр чинь нөгөө нэг Монгол хүн чинь нарийн ярих юм бол нэг магтснаас бараг муулсан мэдээллийг илүү үзэж тэрээрээ олонний данил болдог. Нөгөө талдаа энэ төрийн байгууллага бол нөгөө хуулийн этгээдээс бол арай өөр байхгүй. Хуулийн этгээдийн бол нэр төрийн асуудал байна. Тэгвэл төр нэр төргүй гэж бас хэлж байгаа юм биш л дээ. Гэхдээ төр гэдэг юм чинь угаасаа өөрөө нөгөө үйлчилгээний байгууллага шүү дээ. Үйлчилгээний байгууллага гэдэг чинь үйлчлүүлэгч нарын хийн гэхэлэр та бид нар байхгүй. Гэтэл чинь хүн болгон заавалчгүй төрийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байх албагүй шүү дээ. Тэгээд нөгөө төрийн үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байгаа юм чинь хин нэгэн төрийн байгууллага төрийн албан хаагчийг шүүмжилж болно шүү дээ. Тэ? Тэгсэнгээд хардаж болно шүү дээ. Тэгэхдээ нөгөө төрийн байгууллага өстой Монгол төрийн нэр төрийг гутаагаад байна. Монгол төрийнхөө нэр хөндийг аварна гэж шүүхэд гүгээд байхад бол шүүхэл за барагтай бол бараг хүлээж авахгүй. Эсвэргээрээ нэг бизнесийн байгууллагыг бүтээгдэхүүний нэм тийм байна гэдэг нэг ингэчүүл одоо эн чинь харин тэр байгууллагын хувьд бол бизнесийнхаа нэр төрийг хамгаалаад нэр төрөө сэргийлэхээр шүүхэд хандаж болчих тийм ээ. Тэгэхээр энэ саяны нөгөө худал мэдээлэл тараах гэдэг дээр бас нэг ийм зүйлийг жаахан зааглаж өгөхгүй бол хүмүүс бодно ш за энэ чинь бас нэг төрийг хамаагүй шүүмжилж болохгүй юм байна. Магадгүй их хурлынхаа гишүүний тухай хамаагүй юм ярьж болохгүй юм байна. Гээд одоо би бол нөгөө энэ хүмүүсийн тэмцлийг ерөөсөө унтраах зорилгоор хэлээгүй тийм ээ. Хүн үзэл бодлоо илэрхийлж болно. Энэ бол үндсэн хуулинд олгогдсон аюу том эрх. Гэхдээ бас эрх ч гэсэн бусдын нөгөө эрхээр хязгаарлагдж идэг учраас тодорхой төвшөнд очих хэвээр, зогсох хэвээр, тодорхой хүрээнээс сальж болохгүй гэж хэлээд байна. Тэгээд тэр юм чинь өөрөө үндэслэлтэй байх хэвээр. Тэрнээс биш зүгээр ингээд толгоондоо орсон болгоныг бураад байхыг одоо үзэл бодлоо илэрхийлж ийн гэж бас хэлэхгүй байхгүй тийм ээ. Инглээр нэг тийм сайхан алтан дундаж бодогдоод байгаа ч ер нь бол тийм бай. Тэгээд дээрэс нь надад одоо бол бид нар ингээд яг түрүүний таны нөгөө нэг төрийг бол одоо мэдээж одоо хуулийн этгээдээс бол арай өөр тийм ээ. Хардах ингэж сэрдэг ирэх байна илт худал биш бол гэдэг гэж байгаа. Түүн дээр бол шүүхтэр ч гэсэн очингууд бас нэг их авч хэлцгүй гээл тэгж байна. Хуучин цагт нөгөө нэг тийм үг байгаад байдсан шүү дээ. Төр төмөр нүртэй шүү гэдэг. Тэгэхээр хуучин цаг буюу нэг 21-р зуун гарахаас өмнөх нэг тогтолцоог яриад байна л та би. Тэр үед гасан үг юм шиг байгаа юм л та энэ. Төр төмөр нүртэй гэдэг. Тэр үед бол харин иргэд бол юм хардаж сэрдэг их ер нь байхгүйсэн юм шиг байна. Тэ одоо социализмын үе гэж ярьж. Тэгэл ингээл ярьлал бол төмөр нүрээ харуулцдаг те.
Тий. Тэгэхээр одоо бол харин харьцангуй нээлттэй, чөлөөтэй байгаа болов уу гэж. Үндсэндээ нөгөө бидний сонгож авсан энэ ардчил хүний эрхийн энэ зам чинь өөрөө биднэрт ийм боломжийг олгодог шүү дээ. Тэр үед бол Монгол ардын хувьсгалт нам гэдэг одоо энэ нам л ерөөсө бүхний орой дээр байна. Энэ бол ерөөсө туйлын ариун бараг тэр бурхан морхнасаа дээр шихуу юм тийм ээ. Тэгээ энэ нам энэ улс орныг удирдаад ингээд явж байхад энд буруу юм байхгүй байхгүй. Энийг муулах юм бол тэр одоо хүмүүст одоо хор шиг учруулж байна эсэргээрээ гэж үзээд нь шүү дээ. Төрийг муулахлаарэ хүмүүс төрд итгэл нь алдарна тийм учраас ингэж болохгүй байна. Тэгэхээр төмөр нүрээ харуулаад төр нь бол тийм хүмүүсийг хатуу шийтгэх нэ гэж. Одоо бол тэр төр гэдгийг чинь үйлчлэгээний байгууллага гэж хараад байна. Биднэрт үйлчилдэг байгууллага. Харах өнцөг нь өөрчлөгдсөн. Шал өөр болсон тийм. Энэ утгаараа бид нар өөр таалагдахгүй байгаа зүйлээ төр засагтаа хэлэх эрхтэй. Тэр нөхдүүд сонсох үүрэгтэй. Тэгээ сонсох үүргээ биелүүлснийхээ төлөө яагаад гомдж явах хэвтэй. Гэхдээ яг зүгээр монголчуудын бас нэг тийм нөгөө төрөө дээдэлдэг тийм ээ төрөө шүтдэг нэг энэ үзэл бол одоо ч байгаа шүү дээ. Тэгэл одоо төр болохгүй байна гээл нийтэд нь монгол төрийг гутаанд оромжлуулах нь бол угаасаа нэг тийм бас таатай юм. Ёс зүйн хувьд таатай. Тий, ёс зүйн хувьд бол таатай юм шүү дээ. Тийм учраас одоо хоёулаа бит хоёрын саяны нөгөө бодол мэдээлэл тарах гэмтрэг гэдэг энэ сэдвийн хүрээнд бит хоёрт бол ийм зүйл ярихад бол ер нь ихний ээлжинд бол хангалттай гэж үздэг. Ийм зүйлийг бас мэдэж явбал бас хэрэгтэй. Мэдэж явбал зүгээр. За тэгээд мэдээж бит хоёр бол ерөнхийдөө нэг үндсэн ойлголт өгж гин. За тэгээд одоо нэр төр нь гутаагдсан ч байдаг юм уу? Ийм хүмүүс байвал одоо нөгөө хуульч нар дээр өмгөөлөгч нар дээр очиод одоо яг жинхэнэ нарийн зөвлөгөөгөө аваад ингээд явах хэрэгтэй тийм ээ. Бүх тохиолдлыг хоёлаа задлаа ярих юм бол хугацаа маань өрөхгүй. Дээр нь илүү нарийн юм ярихлаар хүмүүс тэр болгон зарим нь бас ойлгохгүй өнгөрөх магадaltaй. Мэдээлэлүүдийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэх зорилгын төлөв байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаар маань өөр өндөрлөж байна. Биднэр юм байна. Нэвтрүүлэгтээ хамтдаа байсны сонсогч үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Ерөнхий суурь ойлголт мэдээллийг өгсөн. Ерөнхий одоо Арамыг одоо авч явж байгаа хүн гэх юм бол Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн үеийн багш Алтангэрэл ах маань бол байгаамаа. Ингээд өнөөдрийн дугаартай дахин хэлэхэд хамт байсан сонсогч үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Бид нэр юм байна. Нэвтрүүлгийн дараагийн дугаар хүртэл түр баяртай. За түр баяртай.